Юу вэ? За, чивэн ирсэн үү? Ирлээ. Эля. Гасан. Ягдгүй. Яасан? Яаж хараад байгаа юмсаа ч. Яаж харсан? Борголох юм уу? Тгий. Тэгхэр ч шүн байла. Хайн. Сэрцэн байх шүү. Яа, бас л гэнэ шийдвэр гаргах юм а та хоёраа. За тэр яах вэ үгүй. Өнөөдөр уулзахаар хэрэг хүн тэмдэглүүлсэн байна. Оо. Гэнт ажиллаа хийх үү гэж асууж байгаа юм уу те? Энэ юугаас л ажиллаа юм хийдэг гэсэн. За, өглөөний цаг ялс хийгээд. Цаан ч бэлдсэн байгаа. Аваад ороор. Оо, окей. Миний бэбэ, өглөөний цайгаа уугаарай. Юун хөөх юм бтэ. За, бэбэн ажилдаа явлаа шаа. За чимэн цайгаа уучаад айдуухан босоод ирээрээ. Оо. За, асуудлыг сонслоо. Ардууд минь 50 бай. Дамбжаа ноёнд нь бүгдийг хүлээж авсан. Хүслийг нь бүгдийг гүйцэнэ. Гүй ноёнтон, энэ бүр нэлээд том асуудал уу да. Туслах минь чи 50 бай. Ноёнд нь ч бүгдийг зохицуулнаа. За, та хэд минь 50 гарцгаа. За, чимэн сага амарсноо. Сайхан амарлаа. Чимэн сайхан амарсноо. Яаж амаргав да? Хөөе. Самдаг вэ штий. Болооч. Ноёнтон, дараагийн үнийг ор гэх үү? Энэ өдөр миний бие их алжаалаа. Би чилээж байна. Маргааш ир гэж хэл. Зөөж. Гадуур гарч хоол идгөө. Тэгье. Гэхдээ миний гарын хоолыг заавал идэн шүү. Яадаг юм гуйлах юм бэ? Хөөе, замаа харж яваарай. Чи одоо хошууныхаа ноёнтой яаж харьцаад байгаа гөлөг вэ? Замын хүн байна, амьсгаа минь. Тэгсэн ч гэсэн ноён хамааралтай байд юм байгаа шүү дээ. Галсан! Хоёулаа дуудлагын тэрэгтэй ирсэн штий. За яасан гинэ? Oh shit. Чи яадаг хүн бэ чи, аа? Болоорой чи. Зүгээр замаа хараад юм мэдв. Үгүй ягчс чинь. Ягчс гэдэг чинь хүн дүрст магч амтныг хэлдэг юм штэ. Залуу минь. Би байсан бол дараагийн үгээ жаахан мэдж хэлэх байсан. Уушлаа би мөрөө. Нэг юм мартаад байгаа юм биш шүү. Ноёнтондоо юу гэж хэлдэг вүлээ? Уушлаа ноёнтон. Ой, тэр ноён уулзчаад явъё. Юу вэ? Бэл ямар муухай ард мад түмнө боддгоо байлгаар юм бэ? Галсуу. Яасан хөө? Энэ гадаа юу шууган болоод байгаа?
Өглөө ирсэн хүмүүс заавал уулзч явна гэд явдгүй. Маргааш ирж уулз гэж хэлээ үстэй. Хэлсээ. Зарим нь заавал өнөөдөр уулзсан явахгүй гэдэг нөө. Өө яттарга. За ороолаад ирээ. Сайн минаха. За сайн байна уу? Ямар хэрэгээр явсан бол? Ажил ажигмаа. Миний ахт ажил байна минаха. Яасан гинэ? Ажил ойлд өдөө өгөөч гэсэн маа минаха. Дүүн нэг ажил хийж тийм үгээл. Гүн чи ямар ажил юм? Манахаас ажлын зар энэ төр тараагаагүй штэ. Гэт минаха данах чи энэ хошинда хамгийн баян компани юм шүү дээ аха. Хүмүүс тэгээ шуураад ах юм биш дээ минаха тэгээд. Хүй. Чи хошууны эзэн ноёны гэртэн штэ. Наха тэр ноён дэрэж ч нөө хошиг өрөвч нэ хамаагүй штэ. Тэгээд дүүгээ авчгалдаа л гэсэн аха минаха. Ган дүүн ажил голохгүй штэ аха. Чи мэдрэл муутай юм уу? Тийм байгаа хоо аха тэгээ. Хүй. Ахада менежерийн дууддах хаа дүүн шууд уулзчих л даа минаха. Яасан? Наха энтхийг яг хариуцдаг хүний дуудчихөө би шууд тэрнтэй ярьж идөхөө. Хайр хэцүү маа. Би энтхийг хариуцдیں۔ За бүлтрээдээ миний бороо би ч гэсэн бас тэгш шааштай сандал дээрээ сууж чадахгүй та зүгээр мэддэг хүний дуудаж байхаа мэддэг хүний дуудчихлаа минийхаа. За чи зүгээр ах захтаа байгаарай. Хаана орж ирчээд яаж харьцаад байгаа мó хар. Тийм ээ хаа ойлголоо хаа дүүн хичээж байгаа шүү дээ хаа хичээгээл ажил хагаал та зүгээр толгоо хүний зүгээр дуудчих байхаа. Энэ яадаг гөлөг вэ? Оо, яасан сайхан малгай вэ? Их хөөрхөн малгай байна уу? Хүй, авахгүй мó? Зүгээрээ. Авал та би авч өгмөр байна. Яна, болох юм уу? Үнтэй юм шиг байна штий. Би цаамда бүгдийг авч өгмөр. Тэр малгайг аав. Дажиг нь бас аав. Энэ их хөөрх юм уу? Чам шиг минь яасан ч хөөрх юм бутаа. Битгий мангартаатай л да. Хөөх, манай найзад байдаг цүнхэн штий. Хослож ярих юмсан гэлээсэн. За, гэхдээ явъя дөө. Авалгүй ядгүй. Бамбужи. Үгүй, арай л их юм аваад байна. Арай ч ингэж болохгүй. Гуйжтэй аваа бэб. За чамаг хэлж байгаа бол одоо тэгээд авъя да. Загалсан. Дараагийн хүнийг оруулаарай. Сайн байна уу? Ирхэм Дамбжаа ноёнтоо. Дамбжаа ноён байхгүй байгаа. Намайг Сандаг гэдгийг. Сайн байна уу? Ирхэм Сандаг ноёнтоо. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Би ноён хүн биш ээ. Та юу гэсэн бэ? За юу гэчгүй. Та яар. За. Тэгэхээр миний би энд ирсэн шалтгаан гэвэл их учир бэлэгтэй юм аа. За сонсъё. Ямар хэрэгээр явсан бол? Би одоо насан туршдаа морин тэргийг төмөн шидээр нь урлсан хүн билээ. Ардуудад зариулсан энгийн бүхээгтэй нэг морины хүчтэй. Салхи зүсэгч жижиг хэлбэртэй хоёр морины хүчтэй. Бүр томчуудад зариулсан одоо танд одоо ноёнтой зариулсан гэсэн үг л дээ. Дөрвөн морины хүчтэй тэрэгч хүртэл хийж явлаа. Харин тэгсэн чи энэ зун их сонин одоо нэг сонин тэрэг хийж эхлэв л дээ. За. Ямар тэрэг юм? Дан ноёнтой танд хэлвэлж бараг итгэхгүй л байхал та. Нэг ч морины хүчгүй тэрэг хийжлээ. Зүгээр л тэргэндээ морь хөллөөг байгаа юм шүү. Үгүй. Та ойлгохгүй байна. Нэг ч морь хөллөөгүй мөртлөө явдаг тэрэг. За та жоохон хүн итгэхээр юм яриарэ. Ноёнтой. Үнэн гим. Бүр нэг ч морь хөллөөгүй байхад л яваад л байдаг. Тим тэрэг хийсэн. Хүнээр тоглох гэж ирсэн бол зүгээр явна уу? За 50 ингээд байдаг юм аа. Энэ тэрэг нь ер бүр тэрэг хэлбэртэй биш.
тэрэг шиг биш, бүр ай хөгжим ихшгэлхээр л давхаад байдаг нэг тийм тэрэг. Паранк хийгээд байгаа мó хайшаа юм бэ? Яагаад байгаа юм та? Одоо болон та яв. Гүй уул нь хэлэхэд итгэсэн хүнд л хөнгөн үнээр л өгчхий гэж бодсон юм. Харамсалтай л байна ноёнтой. Би ч явъя да. Тэгдээ явж үз. Тоглох зав алгадаа. Ноён сандаг. Яа. Ноёнтой. Танд тохирохгүй унаа юмсан жээ. Харамсалтай л байна. Юу вэ? Та хоёр ирцэн аа. Тэглээх үү. Явж л ирлээ. Дамжаа ноён хачаав. Араас орж ирж байгаа өө. Элэв сандга. Аваарай. За. За, та хоёр маань өлсөж байна уу? За би хоол бэлдээд яах вэ? Хүй. Юу ярьж байгаа юм бэ? Би та нарт гарын хоолой хийж өгөн за. Юу гэж дээ та би хий. Сандга. Дулмаагийнхаа гарын хоолыг идэж үзье л дээ энэ ч тоо. За тэгье ноёнтой. Юу хийгээд байгаа? Яасан үгтэй? Би хоол хийх гэж шийдтээ. Тэр офис руу ордгоо мө? Хилцэх ажил байгаа л хэлгүй. За. Галсан! За чи вэ шүү. Хошууны хойхон нэг шар гарчигтай хоолны газар байгаа. Тэндээс хоол аваад ир. Ямар хоол авах уу? За наан чинь юу авахыг чинь бичсэн байгаа. Бүгдийг нь аваад ир мэдвүү? За. Кучмэра унад яваач дурака. Оо. Хөөх. Манайд ийм олон нарийн ногоонод байсан юм уу? Байлгүй л яхав дээ. Байгаагүй дээ. За тэгэл заримыг нь гяс голоос түгээд л заримыг нь тариад л заримыг нь одоо захиад л авчруулахгүй да. Яста мондаг бажи. Энд нь үнсчил яага. Болооч чи. Балаа юм уу? Эсвэл энд нь үнсэл яага. За тэгээд. Натгараа яах гэж байгаа. Ийм юм байдаг. За наашрээ. Би яагаад энэ? За наашраа. Наашралтай чи. За яавал ичтэй. Юм үзег. Чаах хөгчиг гэдгэнтэй алив наашр. Яа. Ухаас. Эта яг олж. Яага бэ үгүй. Унтаагүй мó. Хорихраад унтуулсангүй.
Сэрээгүй л байгаа мó. Угаасаа л үд хүртэл унтаж үхрийн дуунаас сэрдгээс хойш. За, яасан хөө? Би юу гарлаа. Хүй, хайчих жагаа. Хүй дамчаа. За сайн байцгаана уу? За сайн байна уу? Би дампчааг хайж явна. Тасарсан байна л да дампчаа. Яса. Гэхдээ юу яасан гэж? Өглөө хаашаа явахыг хэлэхгүй гараад ирэхэр чинь санаа зовдгийн байгаа зү. Ши. Ажилтаа наа. Ажилтаа. Ямар юмных нь ажил явах вэ чи? Уугаад л сууж байгаа юм шүү. Уузэж ажил бүтдээмаа. Чи мэдхгүй юу? Шүү. Чи одоо яаж харцаад байгаа? Байдаг л шүү. Яац. За. Дампчаа гэртээ харъя да. Аль ноноос нэг бостой. Ой. Бараг чиний гэр юм биш үү? Ядаж нэг цэвэрлж үдсэн бол угаасаа ганц цэвэрлсэн бол тэгэл чиний гэр болно шүү дээ. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Яасан зодох нь уу? Чи чин бараг ягчсан юм биш үү? Би гэрээс чинь яваад үгүй за. Тэгээ штэ. Би эргээд ажилд орж болох уу? Баярлаа. Тгөө. Надаар ахуулсан бүх юм аваад яваарай. Бараг 2 даачаа болно. Эста ойлол хөөцдөг шаа. Угаасаа мортхоос өөр юмгүй ийм нийс салгадуудыг явуулсан дээр хөш. Мань хоёр чи хэлсэн биз дээ. Ийм саахч өгтөд тимээд юм өгшөө гэд. Дулмаа. Сандга. Дулмаа хайчсан. Юу яриад байгаа юм бэ? Дулмаа хайчсан бэ. Долмаа өчигдөр өөлж ирээд л юмнуудаа баглаад яваад өгсөн штэ. Хүмүүгээ салаараад байгаа юм би. Яасан? Надад юм яриаггүй. Баахан юм хумаа орхиод анх авч ирсэн чамдаамтайгаа л гараа явсан. Чи хэрэлдсэн юм биш үү? Мэдхгүй ягчс гэл ойлоодах шиг байсан шин. Яасан зодох нь уу? Чи чин бараг ягчсан юм биш үү? Эста. Манч хөөчжээ. Хөөди. Гэтэ арай л хитрхи байсан үнэн биз дээ. Тэр ч тийм л дээ. Гэхдээ юу гэж? За үгүй. Мань чамайг шартсан төгшөөртэй байх чинь гимшүүлмээргүй л байна. Гэхдээ би чамд нэг юм хэлэхгүй болохгүй нэ. Хоёр хүний хоорондын харилцаанд ийм зүйл байнга тохиолддог юм штэ. Юу, арчаагүй хүүхэн тохиолддог гэж үү? Гүй. Би чамайг мэдж байгаа болов уу гэж бодоод л ерөөсөө юу ч ярихгүйс. Honeymoon phase дээрээ явж байгаа юм байна. Чи хамтран амьдарч байгаа хүнтэйгээ аз жаргалтай байгаа юм байна. За голдон бибинтэйгээ нэг болохгүй байгаа юмнуудаа уг нь ярилцж байгаа байх л гэж төсөөлөд исэн уг нь. Өчигдөр хэлсэн юм биш үү тэгээд. Гэхдээ тэгж хадгалж хагаад бүх юмаа төсхийдлэн шууд хэлнэ гэж байхгүй штэ дурака. Эхний романтик үе чинь дуусна. Тэгээ таалагдахгүй юмнууд гарч ирнэ. Тэднийг нь багаар нь хэлнэ, ярина, ойлголцсон. Тэгээ бүгднийг ингээд засаж авдаг байхгүй юу? Амьдрал чинь тэр чигтээ балсаар биш штэ өгшөө. Ста тэгээ хэлэхэд яад юм бэ чи? Гүй чи тэгээд асуухад яадгийн? Хуц маач юм уу? Түү маа. Туслах гэдэг чинь шууд хэлдэг юм уу? Дурака мэдрэмжгүй харна авш юм навш чинь. Хүй, хайчих жагаан чи. Ман чи явж гэргийг авцглаа. За. Хаана гол? За өгшин чин сураглаат. Дулмаа. Би тэгээд яах вэ юм бэ? За ядаргаа. Нэг мө пагдгар эндээс болж уйлаад тахтай яадیں۔ Хаяач.
За шууд хайдахтай яа тийм. Одоо зүгээр заяа. Гүрлэж очиж шууд хэрэлдээд дараа нь зад секстэд тайвшруулж агаад хідэн морин тэрэг салгаж авах бодохгүй да. Тэгж айл хайчин штэ. Тэрэн дээр юм байна. Найзынхаа зөвлөгөөг март. Энэ юусэн машин тэрэгнтэй биш ахгүй юу? Үгүй тэгэхэд юу юм? Өргөө барилж авахгүй байгаа юм уу? Манай дулмаач жавхаатай хүүхээ. Гэхдээ та хоёр бололтоо. Надад дампчаагийн ямар ч хөрөнгө мөнгө хэрэггүй. Би зүгээр л түүний намайг гисэн сэтгэлтэн дурлсан. Чи юу яриад байгаа юм бэ дулмаа? Эмэгтэй хүн чинь эд хөрөнгөл салгах гэж Тугай алдаа. Та хоёр зүгээр л чамайг харахаараа өөр юу ч харж чадгаа болчихдог. Тийм эр хүнтэй учирч байсан юм уу? Та хоёр өөртөө чинь ярих үг болгоно. Эрхлүүлж, хайрлаж, хамгаалж байгаа дууны өнгө бүрийг нь сонсож үтсэн юм уу? Тэгэж хайрлуулах ямар байдаг вэ? Энэ бүхэн надаас л болсон. Миний хэд арчаагүй залхуугаас л боллоо. Хүнтэй хамт амьдран гэдэг эрхлээл байдгийн биш юм бэ? Би дампж байгаа үүр далтчих шиг боллоо. Үгүй ээ. Юу яста? Долмаа. Чиний минь буруу шээ. Би ч бас хүнтэй хамт амьдарч үзээгүй. Чи бид хоёрт алдаа дутагдал зөндөө байгаа. Тэрнийг нууж худал амьдэрсэн нь би. Чамд таалагдхааргүй миний түмэн зан чанар байгаа. Тэр болгондоо уг нь гаргаад багаар нь үзүүлээд тэрнийг хэлэлцээ засаад явах ёстой байсан юм бэ шүү дээ. Дампчаа. Чи сонс. Би айлын гэргий болох чадвартай тийм хүн биш. Гэхдээ би ч халамжтай нөхөр байх төсвөргүй хүн шүү дээ. Гэхдээ хамтдаа суралцаад амьдарч болохгүй гэж юу?